бид яг одоо Японы ээжид бус сонгуулийн үр дүн болон тус улсын цаашдын бодлого хэтийн төлөвийн талаар ярилцахаар Монгол Улсын их сургуулийн Аз судлалын тэнхимийн профессор Япон судлаач Баттулгыг хүрээд байна. Танд өдрийн мэнд хүргэе. За өдрийн мэнд. За тэгэхээр дөнгөж сайхан бас нэм гарагт их сонирхолтой үйл явдал өрнөсний нэг нь бол яалтчгүй Японд болж өнгөрсөн доо танхимын төлөөлөгчдийн танхимын сонгуул бол ээлжид бус тийм. Тэгээд нөгөө талаас ингээ харахаар бас яг Японы улс төр бол дэлхийд дахин нэг их тэгж айхтар сонирхол татдаггүй байсан цаг үе бас ард тосож байгаа шиг. Одоо ингээд Санаи Такаичи гэдэг ерхий сайтай ялангуяа анхны эмэгтэй ерхий сайт гарч ирсэнээс шиг сонирхолтой үйл явдлууд өрнөж. Тэгэхээр сая өмнөхөө ялд байгаа болоо та энийг ер нь юу гэж харж байна? За энэ маш их сонирхолтой үйл явдал болж байна. Тий одоо түүхэндээ анх удаа Японд эмэгтэй ерхий сайт болсон тийм ээ. За ерхий сайт болсноос хойш 3 сарын хугацааны дараа одоо парламентын гадуу танхимыг тараагаад ингээд одоо ээлжид бус сонгуулийг явуулахаар шийдвэр гаргасан явдал. За түүнээс өмнө ямар тохиолдол байсан бэ гэхээр одоо 1955 оноос хойшоо ер нь түүхийн явцад бараг ихэнх хугацаанд Японы засгийн газрыг бүрдүүлж одоо Японыг удирдахжсэн либерал арчилсан нам. За яг одоо Такаичи ерөнхий сайдыг одоо сайд болохоос өмнө бол улс төрийн намын хувьд рейтинг маш доогор болчихсон байсан. Парламентын сонгуульд бол одоо 150% ч хүрэхгүй хэмжээний судалтай болчихсон байсан. Ийм хэцүү ийм байдал. За мөн олон улсын улс төрийн скандал гэдэг маш олон ийм асуудалтай байсан. Энэ үед бол Такаичи одоо ерөнхий сайд болсон. Ингээд 3 сарын хугацаанд маш идэвхтэй одоо ажиллаж за эдийн засгийн одоо юу гэдгийг ард түмний амьдралд мэдгэдэггүйц ийм нөлөөлөхүйц хэмжээний ийм шийдвэртэй алхамыг хийж байгаа байдлаар ингэж одоо ажиллалаа. Дээрээс нь маш идэвхтэй гадаад бодлого явууллаа. Тэгэхээр энэ 3 сарын хугацаанд бол энэ одоо үр дүн бол нэлээд нөлөөлсөн баха. Хамгийн энгийн жишээ гэхэд л одоо ерөнхий сайд болсныхоо дараа л бензиний одоо татварыг тэгэлдэг ч юм уу те. За мөн хүүхдтэй өрхөд одоо өгөх тусламжийг нэмэгдүүлдэг ч юм уу. За маш олон ийм сонирхолтой үйл явдлуудыг нэгэнд ор хийж чадсан. За нөгөө талаас бас гадаад бодлогын хувьд маш идэвхтэй бодлого явуулахаас гадна Америк нэгдсэн улстай одоо холбоотныхоо энэ одоо байдлыг нэлээд бэхжүүлж байгаа юм байдал харагдлаа. За энийг бол яг хуу өмнөх Абе одоо ерөнхий сайд агсны бодлогыг явуулж байгаа гэж үзэж байгаа боловч энэ бол зөвхөн Такаичи сайдын одоо ерөнхий сайдын бодлого биш нэлээд одоо сүүлийн үед бэхжиж байгаа юм гадаад бодлогын юм чиглэл юм шиг харагдаж байгаа. За энэ дотор хамгийн том асуудал бол нөгөө өөрийгөө хамгаалах армийнхаа статусыг тодорхой болгох, үндсэн хуульд өөрчлөлт оруулах. За мөн одоо Америктэй улам холбоотныхоо байдлыг хүчүүлэхийн тулд үндэсний дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ одоо 3 хүртэл за цаашлаад бүр дээшээгээ хувь болгож нэмэгдүүлэх юм шийдвэрүүд одоо гаргах юм бэлтгэл ажлуудыг хийгдэж явж байна. Энэ бүх зүйлүүд нь бол нэлээд одоо энэ сонгуулийн үйл ажиллагаанд нөлөөллөө гэж. Түүнээс гадна нэг юм дахиад нэмээд хэлэхэд энэ сонгуулийг маш богино хугацаанд санамсаргүйгээр зарлаад өөрөөр хэлбэл одоо оны одоо шинэ оныхоо төсвийг батлуулсныхаа дараа шууд богино хугацаанд зарлаад за өөрийнх нь рейтинг 70-аас дээш хувь байсаар байдал дахин одоо би өөрийнхөө энэ ихтгэл үнэмшлийг баталгаажуулна, ард түмнийхээ донд баталгаажуулна гэдэг. Энэ бол яг улс төрийн хувьд одоо либерал ачсан нам за мөн одоо шинэ намуудтай түншлээд ингээд олон асуудлыг авч ирсэн боловч зарим тохиолдолд бол бас сөрөг намын хүч бэхжих юм нөхцөл байдал бүрдэх юм магадaltaй байсан учраас энэ богино хугацааны одоо энэ үр өгөөчтөө харагдаж байгаа энэ байдлаа ашиглаж одоо энэ сонгуулийг дахин явуулаад ингээд 465 доод суудлаас одоо парламентын суудлаас 352-ийг 50 гаруй аваад ингээд дээрээс нөгөө түншилж байгаа холбоотон одоо түнш намч нь бас нэгдэж байгаа нам чинь бас дээр нэмэгдээд ингээд нийт суудлын 3-2-оос илүү гарцсан юм сонирхолтой үйл явдал үргэлж байна тийм. Нэг талаас ингээд харахад бас Санаи Такаичигийн хувьд бол харьцангуй гарч ирсэн цагаас эхлээд бас нэлээдгүй зөвхөн дотоод тахилтгаас олон улсын анхаарлын төвд байгаа шүү дээ тийм. Тэгэхээр таны хувьд мэдээж бас Япон судлаачийн хувьд яг юм патриарх ёстой улсын үүднээс ингээд харахад харьцангуй эцгийн хэрэгтэй бас давмгай байдаг нь улс эмэгтэй ерөнхий сайдтай болно гэдэг нөгөө талаас бас их сонирхолтой нэг үзэг байсан тийм. Энийг юутай холбож бас тайлбарж болно. За би яг судлаачид хоёрынхаа өөрийнхөө үзэл бодлыг хэлье тийм ээ. Ер нь бол одоо Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн энэ одоо өнөөгийн байдлыг харахад ч гэсэн ер нь дэлхийн ертөнцид өрнөж байгаа үйл явдлыг харахад ч гэсэн бас нэлээд одоо Азад өөрчлөлт орох шаардлагатай гэдэг ийм уур амьсгал бий болсныг нэг илэрлэл гэж бодож байна л да. За Япон улс бол Азда маш одоо хүчрхэг улсаас гадна хамгийн түрүүнд одоо Европын
энэ соёл иргэншлийг хүлээн авч за Европын одоо өндөр хөгжилтэй улсуудтай холбоо хэлхээ тогтоож ингэж өөрийнхөө ич хүчийг одоо бэхжүүлж ирсэн ийм онцлогтой. Тэгэхээр өнөөдөр энэ дэлхийд дахинд өрнөж байгаа үйл явцыг хамгийн түрүүнд одоо бас өөрийн байр суурьны үүднээс авч харгалзаж одоо бид өөрчлөгдөхгүй болохгүй нэ. Өөрчлөгдөхгүй бол одоо хамгийн наад зах нь л одоо либерал арчилсан намын байр суурь бас тийм энэ чигээр явахгүй нэ гэдэг ийм бодит нөхцөлийг бол нэлээд сайн ойлгосон байна гэж. Тийм учраас Япон улс ч гэсэн ер нь энэ байдал дээр одоо л энэ дэлхийд дахинд өрнөж байгаа энэ Азид өрнөж байгаа үйл явдлыг одоо харгалзан далимдуулж өөрсдийнхөө хүчин чадлыг одоо нэмэгдүүлэх юм шинжилгээг хийх ийм цаг нэрсэн байна гэж ингэж ойлгосны үндснээрээс энэ одоо завшааныг маш их сурамгаа ашиглаж гинөө гэж. За энэ дотроо бас Абе ерөнхий сайдын нас орсон энэ одоо цаг хугацаа бас их давхцаж байна. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн энэ одоо шинэ ерөнхийлөгчийн энэ одоо бодлогууд бас их давхцаж байна. Дээрэс нь одоо эмэгтэй хүнийг ерөнхий сайдаар томилно гэдэг бол ер нь нийгэмд бид одоо өөрчлөлтийг хийж чаднаа. Улстай хийж чадах ийм улсаа. Дээрэс нь ард иргэдийн аж амьдралыг одоо сайжруулахын тулд эмэгтэй хүн бас бодиттой алхмыг хийх бүрэн болцоотой гэдэг энэ санааг бол гаргаж байна. Гэхдээ нэг сонирхолтой зүйл бол одоо Такаичи ерөнхий сайд бол эмэгтэй хүн за ийм хүчтэй одоо эмэгтэй хүн гэдгийг харуулж байгаа боловч нөгөө талдаа бас жишээлбэл Японы эзэн хааны гэр бүлийн угсаа залгамжлах ёсыг бас яг л уламжлалаараа байх ёстой гэдэг ийм хатуу байр суурьтай байдаг. Нэг сонирхолтой зүйлийг хэлэхэд энэ удаагийн 2026 оны сонгуул дээр либерал арчилсан намын дэвшүүлж байгаа үзэл баримтал дотор жишээлбэл үндсэн хуульд өөрчлөлт оруулахад хоёр том зүйл байна. Нэг нь бол за батлан хамгаалах одоо хүчин чадлыг нэмэгдүүлэхтэй холбоотой одоо өөрийг хамгаалах армийн статусыг өөрчлөх гэдэг нэг асуудал. Нөгөө нэг нь бол угсаа залгамжлах эзэн хааны угсаа залгамжлах одоо энэ одоо зөвлөл дээр жишээлбэл өөрийнх нь төрсэн одоо эрэгтэй хүүхэд хэрвээ байхгүй байгаа тохиолдол бол өөрийн гэр бүл дотроос эцгийн талын одоо гэр бүл дотроос эрэгтэй хүүхдийг үрчилж аваад залгамжлуулах гэдэг ийм санааг шинээр нэмж оруулна гэдэг ийм сонирхолтой зүйл байгаа. Тэгэхээр энэ бол аль алийг нь харгалзан бичсэн ийм одоо нюансууд энд явж гинүү гэдэг ийм сонирхолтой ийм нөгөө талаас бас ингээд харахад Япон бол харьцангуй ийм нейтрал байр суурийг одоо геополитикт бол байрдаг ийм инх таймж ийм юуг ялангуяа одоо дэлхийн 20 дугаар дайны дараа бол өөрийн айрамтай нөгөө айрам нь олон улсууд бол үйл ажиллагаа явуулах хоригдсан байсан шүү дээ. Тэгэхээр одоо нөхцөл байдал нэлээд өөрчлөгдөж байгаа шүү. Ялангуяа төлөөлөгчийн танхимын суд одоо доод танхим дээр бол үнэлэхүй болго болчихж байгаа. Тэгэхээр түрүүн танид дурдсан нөгөө constitution буюу одоо үндсэн хууль өөрчлөлт оруулна гэсэн юм одоо хүлээлт байна л да. Тэгээ энэний яг хамгийн голлох өөрчлөлт нөлөөлөл нь юун дээр юу харагдаж байгаа. За ер нь сүүлийн одоо үед бол үндсэн хууль Японы улсын үндсэн хуульд өөрчлөлт оруулах энэ зүйл бол либерал арчилсан намын үндсэн гол одоо асуудал байсан л да. Өмнөх одоо Абе ерөнхий сайд ч гэсэн бас Абе ерөнхий сайдын үеэс үндсэн хуульд өөрчлөлт оруулах гэдэг ийм зорилгод авсан. Гэхдээ өөрөө бол оруулж амжаагүй хугацааны хөвж хэцүү байсан. Дээрээс нь таны хэлдэг шиг одоо Япон улс бол дэлхийн 2 дугаар дайны дараа бол инх тайванч улс. Ерөөсөө дайнд оролцохгүй, дайныг өдөөхөд оролцохгүй гэдэг өөрөөсөө бас зэвсэглэхгүй гэдэг нэг ийм зүйлтэй байсан шүү дээ. Гэхдээ энэ бол одоо нөхцөл байдал бол өөр болсон байна гэж ингэж харах хэрэгтэй. Ягаад гэвэл дэлхийн 2 дугаар дайны дараа бол нэгдүгээрт Япон улс бол эдийн засгийн хувьд маш одоо том цохилтонд орчихсон. За мөн Америкийн нэгдсэн улсын нөлөө бол бараг 100% тогтцсон. Ийм эгзэгтэй аюулгүй байдлын хувьд одоо эгзэгтэй юм уу байсан. Тэр үед одоо энэ одоо инх тайванч бодлогыг явуулна. Эдийн засаг дээр ач холбогдол өгнө. За Америкийн нэгдсэн улстай холбоотой болно гэдэг ийм замыг сонгосон. За одоо 70-80 жилийн дараа эргээд харахад бол энэ нөхцөл байдал нэлээд өөрчлөгдлөө. За гэхдээ Японы тавьж байгаа нэг зүйл бол Америкийн нэгдсэн улстай бол одоо батлан хамгаалах холбоотныхоо энэ статусыг бол хэвээр нь хадгална гэж тийм. Гэхдээ нэг Америкийн нэгдсэн улс бол за өөрсдийнхөө одоо аюулгүй байдлыг өөрсдөө хамгаалах ёстой гэдэг ийм одоо юм яриад байгаа шүү дээ. Тэгэхээр магадгүй цаашдаа бол энэ Япон улс Азийн аюулгүй байдал тогтвортой байдлыг хангахад нэлээд одоо тийм нөлөө бүхий улс хэвээрээ байхыг зорж байгаа юм байна гэж тийм. Хэрвээ ингийн тулд яах юм бэ гэхээр нэг үндсэн хуульд өөрчлөлт оруулахгүй болохгүй. Тэгэхээр одоо энэ Такаичигийн хамгийн том нэг үндсэн хуульд өөрчлөлт оруулах нэг том зорилго бол тэндх одоо өөрийг хамгаалах армийн талаарх статусыг тодорхой болгох. Жишээлбэл одоо тодорхой тооны аюул за юу гэдгийг батлан хамгаалах энд аюул учирсан тохиолдолд ямар нөхцөлд ямар байдлаар оролцох юм бэ гэдгийг үндсэн хуульд одоо тодорхой оруулах ийм сонирхол байгаа баха гэж ингэж. За мэдээж ийм өөрчлөлт ороод ирэх юм бол одоо Аз дахь бас
юу гэдгийг зарим том нөлөө бүхий улсуудын зүгээс бас болгоомжл бий болно. За энэ болгоомжлолтой зэрэгцээд бас нэлээд одоо юу гэдгийг тодорхой хугацаанд зөрчил үүсхийг үүсэхгүй. Нөгөө талаасаа Японд бас л инх тайванч улс хэвээрээ байх ёстой гэдэг ийм за хуулийн засаглалыг мөрдөх ёстой гэдэг ийм зүйлийг ярьсаар байгаа учраас Такаичигийн одоо ерөнхий сайдын энэ удаагийн сонгуулийн үзэл баримталж гисэн энэ санаа нь орцсон байгаа учраас тийм ч одоо бас учир зүггүй эргээд одоо юу гэдгийг батлан хамгаалахыг нэн тэрүүн тавиад явахгүй байх. Зүгээр зайлшгүй болцсошгүй аюулгүй байдлын эрсдлийг тооцох тал дээр энийг төлхөө түрүүнж бариад инх дамж бодлогыг зэрэгцүүлэх бахал гэж ингэж одоо бодож байгаа. Такаичи ерөнхий сайдыг бас гарч ирсэн дараахан үргэлжлэх том маргаан бол мэдээж геополитик юм шиг хятадтай холбоотой асуудал байсан шүү дээ. Ялангуяа хятад Тайваны холбоотой асуудал дээр бол нэлээд тийм хэрс шийдэмгий байр суурийг илэрхийлжсэн. Түүнийг бас дараа нь арай зөөлрүүлэх маягаар ямар ч байсан бид бол тэнд байгаа Америк болон Япон иргэдийн эрх ашиг буюу аюулгүй байдлыг ханганаа гэж бас хэлжсэн. Тэгэхээр энэ аль талаас нь харахад Япон бол тэнд анхаарлаа бол хандуулж байгаа бид бол оролцсноо ч гэдэг юм уу ийм тохиог бас өгөөд ах шиг. Тэгээ энийг бол хятад мэдээж бас эрс эсрэг үзэж байгаа. Тэгэхээр энэ тал дээр ер нь цаашид нөхцөл байдал ер нь хэрхэн өрнөх бол одоогоор бас ер нь хятад Японы хооронд харилцаа усны тийм хүүтэрсэн маягтай болчиход байгаа шүү дээ. Та энийг ер нь судлаач нар юу гэж харж байна? Тий, одоо би сүүлийн бас ярилцлагуудад энэ тухай ярьж исэн. За Япон улсын хувьд бол ялангуяа хятадтай харилцаа нь маш хүйтэн үе бий болсон юм нөхцөл байдал үүсэж байгаа. Ялангуяа Такаичи ерөнхий сайд болсноос хойш хятадын талаас бол Такаичигийн засгийн газрын талаар маш одоо сайн ажиглалт хийж ямар нэгэн алдаа гарах юм бол энэ дээр нэнтгэлэх юм бодлогыг барьж ирлээ. Тэгээ энэ дээр ч гэсэн нэг юм сонирхолтой зүйл харагдаж байна. Ер нь бол Японы засгийн газар аль болох хятадын засгийн газарт одоо юу гэдгийг илүү их одоо цочрох ийм байдлыг бий болгохгүй байх юм болгоомжсон ийм одоо тактик барьж ирсэн бол за энэ удаад бол Такаичи ерөнхий сайд бол маш одоо хурц илэн далангуй нөхцөл байдлыг шууд хэлж ингэж одоо ярьж байгаагаараа их онцлог болоод байгаа. Тэгэхээр энэ нэг талаасаа одоо бодит байдлыг харж ингэж хятадд ер нь бууж өгөхгүй шүү бид нар те. За ялангуяа одоо Японы талд ямар нэгэн одоо даралт шахалт одоо ийм юм үзүүлж байгаа тохиолдол бол бид нар бол өөрсдийнхөө одоо энэ үнж байдлыг хадгална шүү гэдэг ийм нөхцөлийг хэлэхээс гадна бас одоо юу гэдгийг хятадын талд ч гэсэн одоо юу гэдгийг хятад бийг одоо их гүрэн одоо том хүчтэй улсын хувьд бол бусад улсуудтай их болгоомжтой хандаач гэдэг ийм мессежийг өгж байгаа юм тал байгаа даа. Тэгээ энэний цаана Америкийн нэгдсэн улс гэдэг ийм том бас холбоот нь байж байгаа учраас Япон бол дангаараа хичнээн одоо бие даасан энэ байдлаа батлан хамгаалах хүч чадлаа нэмэгдүүлсэн ч гэсэн Америкийн нэгдсэн улстай энэ бол хоршиж байгаа учраас ямар нэгэн байдлаар нөлөөлөл бол хിവэрэ хадгалах болов гэж. Гэхдээ одоо 3-4 сард одоо Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч одоо хятад айлчлахын төлөвлөгөө бас байгаа тийм ээ. Түүнээс гадна 11 сард Америкийн нэгдсэн улсын одоо дундын сонгуулийн ийм үйл ажиллагаа байгаа. За мөн энийг ухтаад бас одоо Такаичи бол магадгүй Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч одоо хятадын одоо дарга 2 уулзахаас өмнө 3 сард бас Америкт айлчиж магадгүй гэдэг ийм бас одоо чимээ байгаа. Тэгэхээр энэ одоо үргэлжилсэн улс төрийн том үйл явцуудын одоо явцад ямархуу шийдвэрүүд гарах нь цаашдаа яах нь гэдэг ийм зүйлийг бол одоо хараад явахаас өөр аргагүй болж байна. Ямар ч гэсэн одоо эсрэгээрээ хятад бол ямар одоо байдлаар өөрийнхөө энэ их гүрэн гэдгийг одоо эргэн тойрныхоо улсад ямар одоо харилцаагаар дамжуулж илэрхийлэх вэ? Нөгөө талд нь бас Япон бас цаашдаа явах вэ гэдэг юм бас юм харахаас болж байна. Такаичи ерөнхий сайдын яг танхимын бодлогын хувьд Монголтой харилцаан дээр ямар бодлого барьж байгаа бол нөгөөтэйгөр бас тодорхой хэмжээний өөрчлөлт ийм шинжилгүүд ажиглагдж байгаа тийм зүйл юм байна. Би бол бас ховдоо бас бүрэн гүйцэд одоо энийг бас сайн мэдгүй гэж магадгүй. Гэхдээ ер нь манайхан бас мэддэг шүү дээ. Абе ерөнхий сайдын үед бол Монгол-Японы харилцаа бол нэлээд одоо ахиц гач маш их ойр ийм харилцаа бий болсон гэж. Тэр одоо харилцааны үр дүнд одоо сая өнгөрсөн 2025 онд одоо Японы эзэн хаан Монголд айлчсан юм. 2 удаа тийм. Энэ айлчил бол маш том агуулгатай гэж бид ойлгох ёстой. Энэ бол зүгээр нэг айлчил биш. Маш том агуулгатай. Нөгөө талаасаа энэ цаашдаа Такаичи ерөнхий сайд маань бас Азтай хөгжүүлж ирсэн хамтын ажиллагаан дээр улам бэхжүүлнэ гэдэг ийм байр суурьтай байгаа учраас ер нь Монголтой харилцаж байгаа харилцаан дээр бол илүү бэхжих гэдэг ийм тал гарахаас биш одоо доктортой байх болов уу гэдэг ийм одоо зүйл ажиглагдаж байгаа. За энэ бас нэг яриа гараад байгаа шүү дээ. Одоо манай олон улсын нисэх онгоцны
бодлоор өргөдгөл байх ажлууд ингээд яг чиглэлээ эдэргээ тийм ээ. Тэгэхээр иймэрхүү том зүйл дээр одоо ерөнхий сайд нь маш бодиттой юм ажлуудыг хийгээд яваад байгаа учраас тэр одоо өр нөлөө гэдэг юм уу дүнд одоо манай Монголтой хийж байгаа томоохон төслүүд ч гэсэн бас урагшлах болов уу гэдэг юм одоо хүлээлт байна. Зурглаас харахад 2024 онд жишээ нь хоёр танхимд олон асуудлыг бараг алдаад байсан. Либерал ардс намын хувьд Санаи Такаижи гарч ирснээр одоо эрс гэх юм уу бараг өөрчлөлт хийж шүү дээ. Тэгэхээр энэ тухайн хувийн өдөр лидершиптэй бас нэг талаас нь харж холбож ойлгож болох уу? Болгүй яг би түрүүн урд дахь бас ярилцлагатаа бас ярьж ирсэн. Энэ ер нь улс төрийн сонгуульд сүүлийн үед бол одоо хин ямар хүн оролцож ийн гэдэг аягүй сайн харах болжээ гэж те. Улс төрийн нам бол нэг хэрэг. За мөн лидер бол бас ямар байх вэ гэдэг те. Саяны энэ одоо улс төрийн намууд дээр энэ сонгуул дээр бол маш их рейтинг нь унж исэн, маш их асуудлуудтай дахиж бас баг ийм огцом гарч ирэхгүй болов уу гэдэг ийм одоо байдалтай байсан улс төрийн нам маань эргээд бүр хэд одоо түүхэндээ байхгүй хэмжээний судал аваад гараад ирлээ шүү дээ. Тийм үнэнхүү ялт байгуулад гараад ирлээ. Тэгэхээр энэ бол за ялагдсан одоо хүмүүс маань хүртэл энийг бол хүлээн зөвшөөрч байна л да. Санаа Такаичи ерөнхий сайдын одоо энэ хүмүүсийн хүлээлт энэ сайдын талаар хүлээлт бол маш өндөр байна. Бүр одоо тооцооноос гадуурх хэмжээний юм өндөр байна гэж ингэж хэлж байгаа. Тэгэхээр энэ бол энэ Такаичи ерөнхий сайдын бас нэг бодлогын нэг илрэл болов те. Мань хүн бол ямар зүйл ярьж ийн вэхээр нэгдүгээрт бол ар гэрийн гэр бүлийн одоо орлогыг нэмэгдүүлэх тал дээр бүх систем өөрөө хүчин чадал гаргаж одоо энэ рүү хандах ёстой гэдэг нэг юм. Өөрөөр хэлбэл татвар гэх мэт ийм дарамтаас баг байгаа чөлөөлөх ёстой гэдэг. Нөгөө талаас бас одоо улс төрийн талаар идэхгүй болоод исэн залуучууд руу ялангуяа сошиал медиа гэдэг юм орчин үеийн энэ хэлбэрийг маш их чадмаг ашиглаж одоо залуучуудыг бас сонгуульд оролцох дижитал гэдэг ийм одоо орчин үеийн хэлбэрүүдэд илүү хач холбогдол өгөх те. За мөн түүнээс гадна нөгөө эдийн засгийн одоо эргэлтийг сайжруулах гэдэг ийм дотроо ялангуяа технологи, шинэ үеийн технологи те. Одоо энэ одоо зүйл рүү нилээд ач холбогдол өгж байгаа нь бол нилээд залуучуудын сонирхлыг нэлээд татчихна уу гэдэг ийм одоо таамаглал төрүүлж байгаа. Тэгэхээр ийм зүйлүүд бол нэг нөлөөсөн болов уу гэж. Тэгэхээр төгсгөлд нэг товчхон асуулт асуух нь ер нь яг өрнж байгаа энэ бүх үйл явц за одоо эмэгтэй ерөнхий сайд анхудаа боллоо ч гэдэг юм гаргаж байгаа шийдвэрүүд за тэгээд огцом өөрчлөлтүүд энэ бүх үр дүнг ингээ харахад судлаач хүний хувьд таны зүгээс ер нь геополитикийн хэмжээнд Япон улсын бодлого нэлээд эрс өөрчлөгдөж их тийм хурдцтай болж байгаа. Уг нь бол уламжлалт нэлээд удаан тийм төвийг барьсан байдаг байсан шүү дээ тий. Нэлээд ийм өөрчлөлт эрсэнчлэл бас явж байгаа харж болох уу? Ер нь бол сонгуул болгон дээр л тийм хүлээлт үүсгдэг. Ер нь ингээд улс төрд энэ одоо тогтоон болчихсон, энэ идэхгүй болчихсон улс төрийг нэг өөрчлөөд өгөөсөө тий. За энэ Японы энэ эдийн засгийн одоо бууж байгаа энэ буултыг зогсоогоод өгөөсөө гэдэг ийм бол хүлээлт сонгуул болгон дээр байсан л да. За мэдээж энэ том нөлөө бүхий улсуудын одоо эргэн тойрныхаа улстай харилцаж байгаа харилцаанд ч гэсэн энэ бол нэлээд нөлөөлттэй байдаг шүү дээ. Тэгэхээр би Монгол хүний хувьд бол бас Япон хэрвээ одоо юу гэдгийг манай 3 дахь хөрш гэдэг ч утга байна те. Идэвхтэй одоо тогтвортой ялангуяа аюулгүй байдлын одоо энэ хүрээнд Азиста нөлөө бүхий улс байвал одоо мэдээж эргэн тойрныхон улс болгонд л үр ашигтай байгаа шүү дээ. Түүнээс гадна бас хэд тэглээгээд одоо хятад гэдэг ч юм уу те. Энэ одоо томорч байгаа улсуудтайгаа хэр зэрэг одоо харилцсан холбоотой байх вэ? За Америктэй холбоотой байгаа ч гэсэн энэ балансыг хэрхэн ухаалгаар тохируулж явах вэ гэдэг юм бол одоо бидний их сонирхлыг татж байна л да. Учир зүггүй нэг талд нь яваад ах гэхээсээ илүүтэй Японч гэсэн өөрөө бол тэгж ярьдаг. Аль болох балансыг барьж, аль болох доктортой байдгийг хангахад ялангуяа дайны байдлыг бий болохгүй байх ийм л юм руу бид нар явах хэрэгтэй гэж ингэж ярьдаг. Яг үнэхээр энийг одоо баримтлж чадаж энийг одоо бодит байдлаар харуулж чадчихвэл тэгээд бид бол одоо ямар мундаг улс вэ гэж харна шүү дээ тийм ээ. За тань маш баярлалаа. За бид Монгол Улсын их сургуулийн анх судлалын тэнхимийн профессор Япон судлаач Баттулгатай ярилцлаа.